Jimmy Dink гэдэг Jimmy Dink Jeopardy Streak гэдэг нэртэй юм хайлт Америк нэгдсэн улсад тэргүүлж байна. За манайхаар бол quiz юм да. Та мэдхүү гэдэг яг тэрэн шиг одоо юм Jeopardy гэдэг юм нэвтрүүлэг байдаг Америк нэгдсэн улсын. Маш олон жил явж байгаа санаж байна Jeopardy. Тасралтгүй төрүүлсэн юу гэдэг одоо ялалт гэдэг юм рекорд байдаг. Тэрэн дээр Jimmy Dink гэдэг хүн 29 дараалж ялсан гэдэг юм үзүүлэлтээр Jeopardy-гийн түүхэн дэх 5 дахь супер тоглогч болж байгаа юм байна. За ингээд тэрээр $790,000 хожоод байгаа юм байна. За яг энэ Jeopardy-гийн алдарч Jeopardy-чнуудын Ken Jennings, Amy Schneider, James Holzhauer гэдэг ийм хүмүүсийн араас ингээд орж байгаа юм байна. Бүх цаг үеийн шилдэгүүд. За ингээд quiz буюу та мэдхүү шиг одоо асуулт хариултын тэмцээнүүд бүр ингээ Америкт бол ийм юу болсон. Спортын төвшөнд орсон байна. Google Trend-ээр орж ирж байгаа гэж бодож бас гоё гэжтэй. Надд бол энэ үнэхээр гоё юу байлаа. Өнөөдрийн онцлог тренд байлаа. 10,000 хальтаа Jimmy Dink гэдэг хүнийг хайсан байгаа байхгүй. Яагаад хайсан гэсэн чинь хинч мэдгүй энэ залуу. Хинч мэдгүй олон нийтэд баг танихгүй шахуу залуу Jeopardy-гаар домогт одоо үзүүлэлт үзүүлжээ. За манай юугаар та мэдхүү хөтэлдэг байхад манай бүх цаг үеийн шилдгээр Заяа гэдэг нэг залуутай одоо манад байгаа Заяа рекорд эзэмшижсэнийг та нар санаж байгаа хэрэг асуултыг хэдэн асуултанд дараалж хариллаа 40 50 асуултанд алдахгүй бүгдийг ингээд мэдчихсэн. Тэр бол бас ер нь бол таны мэдхүү юм гоё спорт болох бол их гоё юм шиг надад санагддаг. Ийм байвал кул юм байна штэ гэлтэй. Йоо ийм юм мэддэг залуучууд. Надад бол ингээд юм мэддэг залуучууд их гоё санагддаг. Тийм байх юмсан гэж би өөрөө айгүй хүсдэг юм. Тэгээд юу яасан ийм одоо quiz-ийг та мэдхүү бид нар ер нь юу яа юм бас нэг зүм одоо бодлого гэх юм уу санаа бол цаанд байгаад байгаа юм. Ер нь ийм таны мэдхүүг алдаршуулъя. Таны мэдхүүг биш таны мэдхүүд дурладаг хүмүүсийг алдаршуулъя те. Таны мэдхүүд дурлан гэдэг чинь ийм гоё юм байна. Ийм хүмүүсийн амьдрал руу ингээд өнгийгд үзвэл маш дараахан тэсэн мөртлөө бүх юмыг мэддэг. Тэгээ ийм баян байдаг юм байна гэдэг ингээд олон гоё талаар харж байна. Хинч баг ингээд нэг гудамжаар явж хахад нь хинч тоохгүй шахах юм Аз залуу Америк нэгдсэн улсад quiz Jeopardy-гаар инхүү одолж ингээд тренер орж ирж харуулж байна. Надад өнөөдрийн хамгийн гоё сэтгэл хөдлөж чаддаг юм байна. Би өөрөө одоо яагаад юм мэдгүй юм айгуу дуртай болохоор ер нь энэ нөгөө хүүхдүүд дотор сургуулиуд ахлах ангиуд дотор юм Jeopardy quiz-ийг сайн хийгээд байх юмсан гэж боддог байхгүй. Тэгээ хүүхдүүд зүгээр ганц академик боловсрол биш. Ер нь та нар ингээд нөгөө дэлхийд дахинд юу болж байгаа, юу хаана юу болж байгааг мэддэг юм ерөнхий мэдлэг томтой байвал их зүгээр. Ялангуяа Монгол хүүхдүүд. Яагаад Монгол хүүхдүүд ийм одоо ерөнхий мэдлэг сайтай байхаас өөр аргагүй нөхцөлтэй байгаа гэхээр нарыг ингээд монголчуудын тусгаар тогтнолын үндэсний аюулгүй байдлын хамгийн гол хар хайрцаг байхгүй. Яг л бид нар нийтээрээ улс төрийн боловсрол сайн бичиж улс төрийн зөв шийдвэрүүд гаргах гэдэг байхгүй. Бид нар зүгээр ингээд нөгөө бүгд сайн ингээд инженерүүд болгож өмнөх ажлаа хийгээд ингээд амьдарчих боломжгүй яваад бол хойд урд гэдэг хоёр том хуршийн дундаа болохоор бүгдээрээ аим нэгтэй байгаад бүгдээрээ хоорондоо маш сайн улс даяараа ингээд нэг сайн ойлголцтой ерөнхий мэдлэгтэй байж байгаад гоё шийдвэрүүд гаргаж чаддаг болмоор надад санагдаад. Ингийн тулд бид нар болж байгаа үйл явдалд задлан шинжилгээ хийж чаддаг, хоорондоо ингээд ярилцж чаддаг, юмаа өөрсдөө мэддэг байх юм шаардлагуудыг хүссэн үсгөөд одоо та монголоор л үлдмээр байгаа бол ийм шаардлага тань тавигдаад байгаа юм шиг надад санагддаг шүү. Танай хүүхдүүдэд гэх юм уу? Бидний хүүхдүүдэд. За тэгээд Америкт бас ингэж болдгийг, quiz-ийн одоо ийм одууд хүмүүсийг од болгож болдгийг бас их гоё харууллаа.